За юу вэ нөгөөдөөс NBA Weekly эхлэхэд бэлэн болсон байна. За нэлээд удаан хугацааны туршид завсарлаа. Наадан боллоо. За тэгээд энэ тэрүүгээр ч гэсэн нэлээд явлаа. За байгалийн сайхан түүний муутай. За байгалийн сайхан түүний муутай гэж ядаргаад. За дуусгах юмстай. Кори гэдэг чинь амар хот идэг юм уу биш. Юу шаагаад байгаа. За тэгээд энэ бүх хугацаанд бол нэг амар олон юм болсонгүй цөөхөн идэм боллоо. Гэхдээ тэд нар бас нэлээд амар байлаа. За тэгээд шууд мэдэрэг орё гэж бодож байна. За энд болсон хамгийн том мэдээ юу гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Филадельфия 76-г бол нэг маш гайхалтай тоглогчтой гэрээ байгуулсан. Энэ бол лигийг цочроо мэдээ. Филадельфия 76 баг Kentavious Caldwell Pope-тэй гэрээ байгуулжээ. Шах годлоо. За мэдээж өнгөрсөн хугацаанд болсон хамгийн том үйл явдал бол LeBron James Philadelphia 76ers гэдэг багтай гэрээ байгуулсан явдал бол байгаа. Тэгээ мэдээж шийдвэрээ гаргахад нь бол Jaylen Brown-ы солилцоо бол нэлээд түлхэж уулсан байх. За тэгээ LeBron James албан ёсоор Sixers-тэй 2 жилийн $8 сая гэрээ байгуулсан. За энд бол нэг баярлууштай зүйл байгаа нь бол LeBron James-ийн сүүлийн үеэрл эргэжил байх болно гэж бодож исэн бол 2 жилийн гэрээ байгуулснаар за эргэжил тэрний дараагийн жил зодог тайлна гэдэг нь бол албан ёсоор тодорхой болчих шиг боллоо. За тэгээ LeBron шууд багт нэгтээ Sixers-ийн тоглогчид ер нь ямар реакшн гаргасныг харцгаая. За тэгээ LeBron-ы энэ шийдвэр бол сүүлийн авраг авах дайралт хийхийг хамгийн түрүүнд хамгийн чухал зүйл гэж үзэх болно гэдэг нь бол харагдж байгаа нь бол угаасаа ойлгомжтой. За тэгээ байж бол хамгийн авраг авах магадлалтай багт ирчлээ. За тэгээд мэдээж эргээд 8 билүү юу лээ. За бараг 1.10-ны дараа эргээд East буюу одоо дорн бүстэй эргэж ирлээ. За тэгээд дорндоос финалд гарах бол хамгийн магадлал өндөртэй. За тэгээд ялангуяа Sixers бол дорндоос финалд гарах магадлал нэлээд өндөр байгаа. Нэлээд өндөр болчлоо. За тэгээд би өмнөх дугаар дээр бол ярьж ирсэн шүү дээ. Brown-ы солилцооны араас шууд Sixers бол NBA-ийн хамгийн шилдэг гарааны тавтай баг болчлоо гэд. За энэ дээр LeBron James нэмэгдээд ирлээ. Одоо LeBron James бол 4-дэр гарах бах Dean Wade-ийн оронд. За одоо Sixers-ийн гарааны тавтай юу ярих вэ? За гарааны тавыг нэрлээд үзвэл Tyrese Maxey, VJ Edgecombe, Jaylen Brown, LeBron James, Joel Embiid. Тэгээ сэлгээндээ Anthony Simons-ыг авсан. Бүр шунлын далай fuck. Энэ бол бүх цаг үед яригдахаар гарны тав. Бараг хамгийн шилдэг ч үж магадгүй. За тэгээ мэдээж Sixers нэмээд Kentavious Caldwell Pope-тэй гэрээ байгуулсан байлээ. За одоо ингээд LeBron-ыг дагаал хөгсчүүл бол туршлагатай хөгсчүүд бол нэг нэгээрээ нэмэгдэх бах хамгийн ямд цалингаар. За тэгээд нэг зүйл анзаарах юм бол Sixers гэдэг баг ерөнхийдөө бол нэлээд бараа өнгөтэй баг болчлоо. Царайны хувьд ганцхан цагаан тоглогч байна. Тэр бол Dean Wade. Тийм учраас би бол Dean Wade-д N-word pass бол өгөх хэрэгтэй гэж бодож байна. Ямар нэгэн ялгуурлан гадуурх үзэл байх ёсгүй учраас Dean Wade бол энэ олон бараа нөхдүүдтэй бол N-word pass-тай харьцах хэрэгтэй. Ёстой. Бүр тэгч ёстой гэж бодож байна. За ингээд дараагийн мэдээ рүү оръё. За энэ жилийн оф сизон болвол бүх цаг үед яригдахаар маш гайхалтай оф сизнүүдийн нэг бол болсон гэдэгтээ бол хинч маргахгүй бах. За эхнээс нь л харахад те Ja Morant Portland руу явлаа. LaMelo Ball Minnesota руу явлаа. Giannis Miami руу явлаа. LeBron Sixers руу явлаа. Jaylen Brown Sixers руу явлаа гэл ингээл маш олон шилжилт хөдөлгөөнүүд байна. За энэ дундаас нэг шилжилт хөдөлгөөн нь ерөнхийдөө бол зогсоогдсон. За энэ ямар шилжилт хөдөлгөөн бэ гэхээр өмнөх дугаар дээр бол ярьжсэн Kawhi Leonard Toronto Raptors баг руугаа буцаад солигдлоо гэж ярьжсэн болвол энэ солилцоог бол NBA-с албан ёсоор зогсоосон байлээ. За яагаад вэ гэхээр өмнө нь мэдээж яригдчихсэн. Clippers-ийн эзэн Steve Ballmer Kawhi Leonard-д ширээн доогуур маш их хэмжээний мөнгө өгсөн гэдэг энэ асуудал нь бол 100% шийдэгдээгүй учраас энэ солилцоог бол зогсоосон. За тэгээд Kawhi Торонто руу явж гэнэ гэдэг чинь ерөнхийдөө Toronto Raptors гэдэг чинь Канада улсын баг шүү дээ. Тийм учраас хил даваад ерөнхийдөө өөр улсад
Тэгээ өөр хуультай өөр газар очиж гинэ гэсэн үг. За тэгээд энийг нь бол NBA маш хурдтай зогсоосон. Тэгээд энэ асуудлаа шийд гэж хэлсэн. За энэ асуудал бол ердөөч те зүгээр л нэг NBA-с нэг ямар нэгэн шийтгэл мэтгэл аваад зогсох асуудал бол биш. Энэ бол гимт хэргийн шинжтэй асуудал. За тэгэл эн чин цаашаага даймжрал нөгөө нэг татвараас зайлсхийсэн инээ тэрэгээд иймэрхүү асуудлууд байгаа. За тийм учраас энэ бол NBA-с давсан том асуудал. За тэгээд NBA-с бол энэ заваарсан жонхууга цэвэрлжиж солилцоо өдөртөө ороо гэд ерөөхдөө энэ солилцоог бол зогсоосон. За тэгээд энэ оф сизон дээр мэдээж оф сизон болон энэ зууны хөдөлгөөнүүд бол дуусчаагүй. За одоо үлдсэн фри эйжентүүдээс Detroit Pistons-ийн Jalen Duren байна. За Warriors бол LeBron James, Anthony Edwards-ийн араас явж исэн учраас Draymond Green өөрийн мэдлийн одоо 1 жилийн гэрээгээ сунгахгүйгээр чөлөөт агент болсон. Тэгээд LeBron болон Anthony Edwards Warriors-тэй нэгжих юм бол маш бага цалингаар багтаа үлдэх ийм нүүдлийг хийх чийсэн боловч за энэ бүхэн бол талаар болсон. За тэгээд одоо бол Draymond Green бол чөлөөт агент хэвээрээ байгаа. За тэгээ эргээд Warriors-тойгоо бол 4 жилийн 80 сая ч юм уу те иймэрхүү гэрээ игээд үлдэх байх гэж бодож гин. За тэгээд чөлөөт агент дээр Draymond Green байгаа. Cavs-аас James Harden одоо хүртэл чөлөөт агент байгаа. За тэгээд ямар нэгэн мэдээлэл бол гарахгүй байна. За Jonathan Kuminga Atlanta Hawks багаас ерөнхийдөө чөлөөт агент болсон. За Jonathan Kuminga бол багуудад хэрэгтэй оноо түүхч байж чадна гэдэг нь бол харагдаж байгаа. За DeMar DeRozan байна. Мань хүн одоо ерөнхийдөө ингэж явахаар зодог тайлсан дээр юм уу даа л гэж бодох. Эсвэл те одоо Celtics-ийн Shaq шиг ч юм уу, Spurs-ийн T-Mac шиг ч юм уу нэг багийн сэлгээнд сууж байгаад одоо авраг авах юм да. За Benedict Mathurin байна. Mathurin чөлөөт агент болсон. Denver Nuggets багийн Peyton Watson байгаа. За гимтэл аваад ерөнхийдөө бол удирлыг өндсөн хэдиж чөлөөт агент болсон. Одоогоор бол Denver Nuggets багтаага ийм гэрээний харилцааны төвчөнд явж байгаа. Яг үнийн дүн дээрээ бол тохирч чадахгүй байгаа. Denver Nuggets бол одоо үнэтэй тоглогчид бол зөндөө байна шүү дээ. Aaron Gordon, Jamal Murray, тэгээд Nikola Jokic бол лигийн хамгийн өндөр цалингуудыг авж байгаа тоглогчдын нэг. Нэмээд Peyton Watson бол тийм аимшигтай үнэтэй бол авч үлдэхийг хүсэхгүй байгаа. Мэдээж Peyton Watson-гийн хувьд бол өөрийгөө харуулсан учраас ямар нэгэн багт одоо мөнгөө бодох нь зөв ёсны хэрэг. За дараагийн мэдээ Tyrese Halliburton эргээд идэгсэн байлээ. За мань хүн бол гимтэлтэй хугацаанд зүгээр суугаагүй байнга зааланд байгаа бичлэгүүд бол явж исэн. За тэгээд эргээд Pacers бол мэдээж доошоо уналт хийсэн. Гэхдээ Pacers бол аюултай баг хэвээрээ үндсэн бүрэлдэхүүн бол ерөнхийдөө алдчихаагүй шүү дээ. Яг ганц хоёр тоглогчдоо Benedict Mathurin, Miles Turner гэдэг ч юм уу тоглогчид явсан. Эргээд энэ багт ирсэн тоглогчид байна. Kelly Oubre Jr байна, Ivica Zubac байна. За яг хуу мэдээж Ivica Zubac-ийн хувьд бол удаан төв Pacers-ийн тэр хурдан довтлогооны тэр системтэй бол тохирох эсхийг бол яг сайн хэлж мэдэхгүй байна. Zubac яг ийм flashy те Halliburton шиг flashy point guard-тай өмнө нь тоглож үзэж байгаагүй болохоор бас яахыг хэлж мэдэхгүй байна. Эсвэл энэ дээр ямар нэгэн байдлаар ассетүүд одоо хөрөнгүүд нийлүүлж хагаад Zubac-ыг дараагийн баг руу солиод өөр хүн авчирч магадгүй. За ямар тааж Halliburton эргээд идэгсэн байлээ. Форум сайтаа харагдж илээ. Яг жоохон таргалсан харагдж илээ. За тэгээд Pacers гэдэг баг эргэжил бас аюулыг тарьж магадгүй шүү. За дараагийн мэдээ NBA 2K27 гэдэг тоглоомын cover бол албан ёсоор гарсан байлээ. За үндсэн тоглоомных нь cover бол Victor Wembanyama байх болно гэдэг нь бол албан ёсоор зарлагдсан байсан. За тэгвэл ямар coverтой байх вэ гэдэг нь бол 2K-с албан ёсоор гарч ирсэн байлээ. Ууг нь бол 2K бүр амар cover-ууд сонгож болно шүү дээ. Тэг яагаад ийм суг cover-ууд сонгож тэг мэдхгүй. За тэгээд өөр 2 edition байдаг. За нэг cover дээр бол сүүлийн үед байнга нөгөө WNBA-ийн тоглогч сонгодог нь бол баг ёс заншил шиг юм болчлоо. За тэгээд энэ удаагийн сонгож байгаа хүн нь бол Caitlin Clark байгаа. За Caitlin Clark сонгогдож байгаад бол би болон 2K-ийн community-гийнхэн бол бүгдээрээ баяртай байгаа харагдсан. За тэгээд жил болгон бас нэг өөр edition гардаг. Одоо Legend edition ч гэдэг, Ultra edition ч гэдэг, Pro edition ч гэдэг янз бүрийн нэрээр гарч идэг. За энэ жилийнх нь бол Ultra Edition гэдэг нэрээр гарч байгаа. За энэ Ultra Edition-ийнх нь cover athlete буюу одоо cover дээрх тамирчнаар бол Derrick Rose сонгогдсон байлээ. За тэгээд энэ Ultra Edition-ийнх нь үнэ нь бол $149.99.
За Deluxe Edition буюу одоо тэр Caitlin Clark-тэй edition нь бол $999. За стандарт edition буюу одоо Victor Wembanyama-гийн cover-тай энгийн edition нь бол $6999 гарч байгаа юм билээ. Түкэй дахиад нэг зүгээр л cover-оо солиол адилхан тоглоомоо жил болгон цацдаг шиг ийм юм бити байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд хэр байхын удахгүй тоглоомнууд цацагдаад эхэлнэ. Ямар ч байсан 2K27 гарах топ болвол зарлагдсан байгаа. 9 сарын 4-нд гарна гэсэн баха. 9 сарын 4-нд гарахаар зарлагдсан байгаа бах. За тэгээд Түкэйн тухайд бол иймэрхүү байна. За хамгийн сүүлийн мэдээ бол энэ жилийн зуны лигтэй холбогдсон Summer League. За энэ жилийн зуны лиг бол албан ёсоор дууссан. За энэ жилийн зуны лигийн аваргууд бол Golden State Warriors баг тодорсон. За Golden State Warriors баг тодорхдоо финалийн үнцэнтэй тоглогчоор нь энэ жил Golden State Warriors баг лотерейноос сонгосон буюу одоо 11-ээр үлээ 15-аар сонгогдсон Axel Lindberg гэж залуу финалийн үнцэнтэй тоглогчийг нь авсан байлээ. За тэгээд энэ жил энэ зуны лигээр бол рукинер тоглосон. Тэгээд тэр рукинер дундаас одоо жишээ нь Darren Peterson ч юм уу те өөрийгөө ямар потенциалтай тоглогч вэ гэдгээ үнэхээр харуулж чадсан. За мэдээж хамгийн өндөр хайптай байгаа тэргүүн сонголт буюу AJ Debunsa бас өөрийгөө ямар сайн тоглогч вэ гэдгээ бол харуулсан. За ингээд рукинер бол өөрсдөө харуулж чадсан ийм зуны лиг болж өнгөрсөн. За мөн энэ дээр нэмээд Mike Sharp-Jones буюу одоо Sharp-Jones-ийн инхээ од маань энэ жил драфтад нэрээ өгсөн ч сонгогдож хараахан чадаагүй. За тэгээд зуны лигээс Orlando Magic гэдэг багаас бол ерөнхийдөө тоглохоор шийдсэн. За тэгээд Orlando Magic баг энэ зуны лигт нэг 4 байна уу 5 за өсрөл 6 тоглолт хийсэн баг. За тэгээд энэ тоглолтууд дундаас бол манай Mike Sharp-Jones буюу одоо инхээ одыг нэг л тоглолтод ашигласан. За нэг тоглолтод ашиглахдаа нэг 12 минут талбай дээр ашигласан. 12 минут талбай дээр ашиглахдаа мань хүн бол нэг сайн статыг бол үзүүлж чадаагүй. Оноо авч чадаагүй. За нэг 2 самбар нэг бөмбөг алдалт талбай дээр нэмэх 5 гэдэг ийм үзүүлэлтийг бол үзүүлсэн. Яагаад ашиглахгүй байсан бэ гэхээр нэгдүгürt бол Orlando Magic баг 8 ширхэг өмнө нь NBA-ийн талбайд гарч исэн тоглогчтойгоор энэ зуны лигийг эхлүүлсэн нь бол Mike Sharp-Jones-д бол минут олдоход бол үнэхээр хүндрэлтэй байсан. За хоёр дахь шалтгаан нь бол бид нар бүгдээ мэдэн Mike Sharp-Jones бол өндөр нуруутай холбогч. Orlando Magic баг бол Mike-ийг холбогчийн байрлал дээр ашиглаагүй 2-3-4 гэдэг байрлалууд дээр ашиглаж исэн гэсэн. За тийм учраас ерөнхийдөө бол давуу талыг нь бол Orlando Magic баг ашиглаж чадаагүй. За гэхдээ энэ бүх зүйл бол энүүгээр дуусахгүй гэдгийг бол харуулсан. За Premier Sports Network телевизэн сэтгүүлч одоо ялалт ах бол зуны лигийн үеэр шууд талбай дээр нь очоод инхээ одоос ярилцлага авсан байлээ. За тэгээд тэр ярилцлаган дээр юу гэснийг нь хамтдаа сонсъё. Дэндүү сайн баг шүү дээ Orlando Magic. Харин тийм манай дэндүү сайн баг. Гэхдээ сайн 3-4 дээр жаахан өөртөө бацчих шиг боллоо. Гэхдээ манай ер нь хитрхи сайн баг байгаа. 8 NBA-ийн тоглогчтой тоглож байсан NBA-ийн тоглолтод тэгээд ер нь дип баг байгаа. Чамаг ямар байрлал тоглож байна? Яг холбон байрлал тоглогчийн байрлал бэлтгэл дээр ашиглаж байгаа юу эсвэл өөр байрлал ашиглаж байгаа юу? Ер нь 3-4 дээр л ашиглаж байгаа. Тэгээд манайх угаасаа 4-out-1-ийн болохоор Майки одоо эндээс нэг бодит үнэн байна шүү дээ. NBA-гийн зуны лиг гэдэг бол бүх хүний хувьд цаашаа явна гэсэн баталгаа биш. Дээрээс нь танаа багт өмнө NBA тоглож 8 тоглогч байна. Дээрээс маш олон чадварлаг залуус тэр ганцхан олдох боломжийн төлөө бүгд одоо сүүлийн хүчээ шавхаж байна. Энэ мэдээж тийм амар нөхцөл байдал биш л дээ. Чи энэ бэлэн үү? Тийм би бол ер нь бэлэн. Одоо жишээ нь өнөөдрийн тоглолтод бол зуны лиг гэхэд одоо манайхан ихэнх нь 2 дахь 3 дахь жилдээ заримд бүр 4 5 дахь жилдээ тоглож байгаа. Тэгээд миний бодлоор энэ зуны лигээр ингээд дуусгах гэж бодож байгаа. Дараа жил бас магадгүй дахиад ирж тоглох байх. Тийм болохоор энэ жил ер нь их зүйл сураад тэг хүмүүстэй илүү их холбогдоод тэгээд өөрийгөө дахиад нэг төвшин ахиулъя гэж бодож байна. За харж байгаачлан инхээ одоо бол эх жил болон тэрний дараа жилд ч хамаагүй ингээд цаашдаа зуны лигүүдэд бол тоглоод явах юм шиг үлээ. За мэдээж G League-т бас тоглож магадгүй. За ерөнхийдөө бол энэ NBA гэдэг зүйлстэй NBA гэдэг энэ лигтэй бол байнга ийм контакттай ийм харилцаатай холбоотой эргэн тойронд нь байж ерөнхийдөө бол NBA гэдэг зүйлийг NBA-д орох гэдэг энэ мөрөөдлийн эцсийг нь үзнэ гэдэг нь бол өөрийнх нь амнаас бол гарсан. За тэгээд G League, зуны лигүүдэд тоглоод өөрийгөө харуулад NBA ямар нэгэн багийн ростерт багтах боломж бол мэдээж байгаа. Тэгж багтсан тоглогчид ч гэсэн байдаг. За тэгээд нэмээд Монголын шигшээ багийн өргөтгсөн бүрэлдэхүүн зарлагдаад ерөөдөө бэлтгэл яваад эхэлсэн байлээ. За тэр дунд бол бидний хүссэн хүлээсэн инхээ од бол эцсийн эцэст
шигшээ багтаа ирж одоо бэлтгэлд нь оролцсон байлээ. Мэдээж NBA-д тоглоогүй, ямар нэгэн коллежийн сагсан бөмбөг тоглоогүй, үлрэлд хамааралгүй болсон учраас шигшээ багасаа бол тоглож болно гэсэн үг. За тэгээд шигшээ багийн өмсгөлтөөгөр инхи одыг харах бол үнэхээр гайхалтай байлээ. Гэхдээ манай Монгол Улсын шигшээ багийн холбогчийн байрлал бол бүр үнэхээр өрсөлдөөнтэй болчлаа. Бүр үнэхээр алуунтай. Жишээ нь одоо инхи од, за Тайванаас Баясаа, за Металлын Уугна, Болко, Барса ингээл бүр холбогчийн байрлал дээр бол үнэхээр том өрсөлдөөн ширүүн байна. За мэдээж энэ бол муу мэдээ биш, энэ бол маш сайн мэдээ. Монголын сагсан бөмбөг энийгээ дагаад хөгжиж байгаа нь бол харагдаж байна. За тэгээд манай инхиод бол NBA гэдэг мөрөөдлийнхөө эцсийг үзэх нь байна. За бас тэрний хажуугаар Монголын шигшээ багтаа ирээд бэлтгэлдээ оролцоод эхэлсэн байлээ. За тэгээд ерөнхийдөө бол мэдээнүүд энэ хүрээд дууслаа. Леброны мэдээнээс өөр нэг айхтар том мэдээ бол өнгөрсөн хугацаанд бол болсонгүй. За тэгээд мэдээж бүх NBA-ийн контент бүтээгчид бол Леброны шийдвэрийг хүлээж исэн л ойлгомжтой. За тэгээд Леброн Джеймс бол Philadelphia 76 гэдэг багийг сонголоо. За сүүлийн жилдээ аврагын төлөө явах нь бол ойлгомжтой болсон. За тэгээ нэг иймэрхүү л байна да. Яг энэ үртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. За тэгээд лайк, subscribe, comment бичээрэй. Комментэн дээр одоо юу нэммээр вэ, юу хасмаар вэ гэдэг зүйлсийг л ерөнхийдөө бичиж болно. Би бол та нарын комментиг ерөнхийдөө нэлээд хардаг. Та нар бол намайг амар их муулдаг. Би бол тэрийг мэднэ. Тэр ч яг хөө тэгээд шүүмжээ бичээрэй. За тэгээд энэ 7 хоногийн өгөөдөөс NBA Weekly энэ үрээд өндөрлж гин. Энэ үртэл цуг байсан та бүхэнд баярлалаа. За дахиад лайка дараарай, коммент бичээрэй, subscribe хийгээрэй. За bye. Баяртай.